Дархуул аймаг 100 гаруй мянган хүн амтай 2025 он гэхэд хүн амын тоо 5 орчим мянгаар нэмэгдэж 2050 онд 140 мянгад хүрэх статистик судалгаа байна. Хүн амын хэт төвлөрөл хотын хөгжилтэй зэрэгцэн үүсдэг сөрөг үр дагавруудыг бууруулах, ухаалаг, инновацлог, эко ногоон хотыг бий болгох, бүс нутгийн тэгш хүртээмжтэй доктортой өсөлтийг хангах чиглэлд Дархуул аймаг Европын улс орнуудаас туршлага судлан хамтран ажиллах боломж нэгдэж байна. Тухайн улстай Брекэ хотын тэргүүлдэг зүйл бол digitalization буюу дижитал цахимж хилжиж байгаа тухайн байдал юм а. Тэгэхээр би тэр талаар ярих болно. За энэ digitalization гэдэг зүйлийг болохоор ер нь бол нийтийн тээврийн секторт, за мөн хот тохижуулахын секторт бол оруулж болно. Бид нар бол яг энэ туршлагыг нэвтрүүлээд явж байна гэж харж байна. Манай баар хот нь болохоор women empowerment буюу эмэгтэйчүүдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, эмэгтэйчүүдийг дэмжих талдаа бол нэлээд туршлага хуримтлуулсан. Энэ талаараа би хуваалцах болно. So today we have this forum. Энэ туршлага солилцох альчлал, энэ туршлага солилцох форум, тэргүүн туршлага солилцох форум даа шүү дээ. Энэгээрээ бид нэр Дархуул аймгийн хөгжих боломжийг олж харна гэж бодож байгаа. Хөгжих боломжийг бид нар олж харчих юм бол эргүүлээд буцаагаад 10-11 сард бид нэр Дархуул аймгийн хөгжих боломжтой тэр секторын хүмүүсийг Европод аваачаад харуул л да. Та ингээд таны яриад байгаа хөгжил энд ингэж хэрэгжчихсэн юм а. Энэ асуудлыг ингээд туулаад гарсан юм а. Тийм болохоор та энээс болгоомжлороо ингэж хөгжөөрэй. Эсвэл ингүүл ухаалгаар хөгжиж хамтдаа урагшлыг хөгжиж гэдэг зүйлийг бол бид нэр энэ төслөөр дамжуулах юм байгаамаа. Төвлөрсөн хотуудын зах зээл дойр байршилтай ихтэйд мэргэжлийн сургуулиудад түшиглэн шинжлэх ухааныг хөгжүүлэх нөөцтэй байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортлох боломжтой гэд цаашид илүү эрчимтэй өгчих боломж нөхцөл Дархуул аймагт их байна. Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргая, нориглоо тэр тусмаа гаргая гэсэн ийм үндсэн санаачлагаар бол хийгдсэн гэж байгаа. Манайх яг нориглоо экспортлсон ч гэсэн Норвегиос цаашаа Европын албаны улс руу манай бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол мөн худалдаж авч ирсэн туршлагууд байгаа. Энэ удаагийн форум хилцүүлгийн үеэр нэг олдож байгаа том боломж нь бол Дархуул аймагт жижиг дунд бизнес эрхэлж байгаа болон яг өөр өөрсдийнх нь чиглэлээр томоохон бас хэмжээний бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд эдгээр орнуудын аж ахуйн нэгж байгууллагуудтай холбогдож ажиллах боломж нэгдэж тухайлбал өчигдөр өндөгний үйлдвэртэй уулзахад манай Турктэй хамтраад энэ үйлдвэрлэлээ сайжруулах, нэмэгдүүлэх боломж гарц байна гэдгээ ингээ хоорондоо ярилцж байгаа шүү дээ. За хоёр дахь нь бол төрийн байгууллагын хувьд бол бид нар Европын холбооны ялангуяа энэ төрийн үйлчлэгийг захимжуулсан хэлбэрлэл бол маш олон туршлага саналуудыг сонслоо. Тухайлбал зөвхөн өнөөдрийн хувьд бол манайх Монголиогоор бол зөвхөн бичиг цастай холбоотой үйлчлэгэн дээр захим үйлчлэг аваад тэгвэл бусад төрийн үйлчлэгээ орон нутгийн төрийн үйлчлэгээнүүдийг яаж захимжуулж болдсон бэ гэдгийг болох вэ гэдгийг бас өнөөдрийн энэ хилцүүлэг яриан дээрээс авсан учраас бид нар бас энийг хэрэгжүүлэх боломж байна гэдгээ харлаа. За цаашлаад энэ төслийн хүрээнд бид нар энэ ногоон хөгжилтэй холбоотойгоор бас төслийг нэмж бичиж байгаа. Энэгээр бид нар Дархан хотод тэр бум модны хүрээнд Зулцгийн голд бас ногоон төгөл байгуулахаар энд бас яригдж байгаа. За мөн хог хэвлэлийн менежментийг сайжруулах төсөл дээр бас энэ төслөөс бол маш ихээхэн үр дүн харж байгаа. Дархуул аймгийн засаг даргын хамгийн газар зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум, хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан агроэколог, бизнесийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид төрийн албан агчдыг чадахжуулах хөтөлбөр, нийгэм технологийн салбарын энтерпренерүүдэд зориулсан ерөнхий болон мэргэжүүлэх сургалт айлчлалуудыг зохион байгуулах боломж нэгдэж байна. За мөн хотын ногоон хөгжлийг болон технологид суурилсан энтерпренершипийг дэмжсэн олон зорилттой төслүүдийг ч хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байгаамаа.